Сайн уу хөрхнүүдээ энэ удаагийн цувралаар 2007 онд гарч байсан Хана Кимигийн хөрхөн цувралыг ярьж өгье. Мицуги Ашия гэх сурагч Америкаас Осакагийн хөвгүүдийн ахлах сургуульд шилжиж ирж буйгаар уг цуврал эхэлдэг. Энэ сургуулийн сурлага гэхээсээ илүү гаднах төрхийг илүүд үздэг бөгөөд сурагчдын тус тусдаа 100 пенүүдтэй гэж байгаа. Тэднийг алхаж байхад баахан охтууд бүжих бөгөөд хүүгүүд энэ байдал дассан харагдана. Энэ байдлыг гайхан хараг Ашияад Харагийг зурагчин эгч уг сургуулийн дүрмийг тайлбарладаг. Энд сурдаг бүх хөвгүүд онцгой бөгөөд тэднийг зөвхөн гаднах төрхийг нь харж сургуульдаа элсүүлдэг. Дэлхийн өнцөг булан бүрд салбарт сургуулиудтай тул энэ сургуулийн хаанаас сайхан залууг олох боломжтой. Мөн нэр хүндийн самбартай. Алдар нэрээрээ уг самбар дээр ирэмлэгддэг нэлийн сонирхолтой сургууль байх нь тэр. Уг сургуулийн хажууд нь октын сургуульч бас байдаг. Үзэгдэл солигдоход нэгэн ангийн багш сурагчдаа шилжиж ирж буй Ашияг танилцуулж байдаг. Ангийнх нь Америкээс ирж байгаа сурагчийг цэнхэрнүүд шаргал үстэй залуу байгаадаа гээд догдолж байхад гаднаас форм томдсон жижигхэн Аз хүүхэд орж ирэхэд бүгд л дуугаа хурааж байдаг. Ашия өөрийгөө танилцуулсны дараа нэг хүүхэд түн рүү бөмбөг шидэн ондог. Удаа дараа ирсэн бөмбөгөн борооноос арайх гэж бултахад толгоон дээрээс нь төмбөн унаад ирдэг. Суудалдаа суух гэж байхад нь нэг далжижсэн юм дэгээдээд унгаана. Хүүхдийн шинэ ангийнхнаа угтаж буй царай нь энэ юм байх. Энэ үед ангийн гаднаас Ашияг өөр сурагчийн гутлын шүүгэнд битгий өөрийн гутлыг хийгээд бай гэж хэн нэгэн хэлдэг. Очоод хэн хэлж байгааг нь харахад Изүми Сано гэх сурагч байдаг. Хачирхалтай нь Ашия энэ сурагчийг таних байлаа. Ашия үнэндээ эмэгтэй сурагч бөгөөд энэ сургууль зөвхөн Изүми Санотой уулзахын тулд орсон байдаг. Сано бол хөнгөн атлетикийн гайхалтай тамирчин юм. Гэтэл ангийн нэг булангаас Ашияг маш хурдан гүйдэг. Ангийн ээс Накацу хүртэл хажууд нь юу ч биш гэж хэлснээр ангийнхнаагаа гайшруулна. Тэгсэн Ашиягийн ардаас нэг сурагч бариад нөгөө нэг нь булчингэн шалгана гээд далчханаж өгнө. Нэх олигтой булчин алгуу гэсэн чинь Накацу хурж ирээд Ашиягийн жижин дээр гараа тавьчихдаг. Хөөх юм уу Ашия өөрийгөө баригдчлаа гэж бодсон чинь Накацу чамд ёстой юу ч байдаггүй юм байна гэж авдаг. Накацу ийм хүүхэд өөрөөс нь хурдан байгаад боож өгөх шахана. Тэр дараа 7 хоногт болох уралдаанд Ашияг гүйцэнэ гэж ам гарна. Дуу ихтэй байсан тул Сано Накацутай муудалцаад ангиас гарч явна. Ашия өөрийг нь хамгаалах гэж Накацутай муудалцлаа гэж бодоод ардаас нь очиод баялснаа түдчин хэлэхэд Сано муу золигч нь би чам шиг сонирхолтой биш гэж авна. Ашия гээ гэж бодсон юм шиг байгаа хөөрхий. Угаасаа эмэгтэй хүүхэд хөвгүүдийн ахлах сургуульд байхад юм л тулгарна. Жишээ нь 0. Ашияг 0 ороход бүгд түүжээтэй. Тэнд шээж байсан хүүхэд хүндрэхгүй юм бол энд ирж бие засаач гээд дуудана. Мань хүн яаж тэгж чадхав хэсэг пайнагтана. Гэхдээ бас өнөөх сурагчийн нөгөөдхийг нь харах гэж оролдноо бас. Ашияг 100 метрт гайхалтай хурдан гүйдэг гэсэн цөөхөөрөө хаасаагүй тарж бүлгэн болгон түүнийг элсүүлэхээр улайрна. Нэг болон 3 дугаар доромны ахлагч нар түүнийг өөрсдийн доромдоо элсүүлэхийн тулд хоорондоо зодолдох дээрээ тулна. Царайнуудыг л харж ах. Окота гэх зурагч Ашияад доромны талаар мэдээлэл өгнө. Уг сургуулийн доором 3 хэсэгтэй. Киножигоор удирдуулсан бие хамгаалах урлагт суурилсан 1-р доором, Нама удирдагчтай хөнгөн атлетикийн 2-р доором, Оскар халагчтай театрын 3-р доором гэсэн доормуудтай. Сурагчид өөрийн хүслээрээ доормуудаа элсдэг. Доормууд хоорондоо үргэлж өрсөлддөг бөгөөд бүтэн жилийн амттны ирэх, эсвэл өлгөөний дасгалаас чөлөөлөгдөх гэх мэт шагналуудын төлөө өрсөлддөг. Ашияг доормын гадаа ирэхэд 2-р доромны ахлагч Намба нэг охинтой учир зүггүй үнсэлцэж байдаг. Ашияг хараад учиргүй танимхаарж түүнд дормоо танилцуулахаар болдог. Нөгөө охиноо явуулж хаад шууд өөр охинтой яриад байгаамаа бас. Доромд нэг нохой байдаг. Тэр нохой Сано болон охидтой их л сайхан харьцдаг. Бусадтай нь бол жинхэнэ ан ман үзэлцдэг л гэж байгаа. Тэгсэн ойлгомжтой Ашия тэр нохой үнэхээр тааламжтай хандхад Намба их л гайхна. Бас тэнд сүнс хардаг, сүнс шиг залуу болох Каешима гэх сурагчтай танилцсан. Каешима Ашиягаас хачирхалтай авраа мэдэрч байдаг.
Энэ үеэр 1 болон 3 дахь дормын сурагчид Ашиягийн ардаас хөцөлсөөр дооронд орж ирнэ. Тиножи Ашияг Намбагаас хол байхгүй бол жирэмсний шүү гэж айлгана. Оскар Намбаг алхаж буй нөхөж өрчхөн эрэгтэн минь чи хэдэн хөвгүүнийг өөрийнхөө хохирож болгож байна даа гэж хэлэхэд Ашия улам бүр айж орхино. Ашия цонхоор харахад Сано сандал дээр унтаж байхыг хараад 2 дугаар дотор байр нь орохоор шийддэг. Саногийн унтаж буй сандалны хажууд ирээд хэсэг түүнийг ажиглана. Ашия Саног өмнөх шигээ энийхээ болсон хэмээн хужны дурсамжаа бодон сандалны ирмэг дээр сууж байхад сандал нь хөмрөөс Сано түүний дээрээс унчихдаг. Энэ явдал түүнийг улмал эвгүй байдалд оруулна. Оройн 2 дугаар байрны хурлын үеэр маратонд гүйх тамирчтай сонгож байдаг. Ашия богинозайн гүйлтийн тамирчинд бол энэ марафоныг алгасан гэдэг бол Накао гэх сурагч манай аавын найз гүйгч тул намайг оруулаач гэж Намбагаас гуйна. Ёстой дураараа гар байгаа биз? Накацу Саногоос оролцох уу гэж асуудагч Сано дотолцож тэр хоёрын дунд дахиад л маргаан үүсдэг. Маргааны үеэр бид Саног алхийлсэн шүрмсөө урсан болохоор өндрийн хараалтай орхисон болохыг олж мэдэнэ. Тэр хоёрын маргааныг зогсоохын тулд Ашия Саногийн өмнөөс маратон гүйхээр болдог. Ашия өрөөндөө тунхнаж байх бөгөөд Санотой нэг өрөөнд хуваарлагдсан байлаа. Тэгсэн Ашиягийн хайрцаг задарч дотроос нь Санотой холбоотой сонины хажилбарууд унаад ирнэ. Сано хараад бүр шок болдог. Задарч яах вэ? Хөвгүүдтэй амьдарч би бэрхшээл үргэлжилсээр. Намба шампан байна уу гэд хагас мосын гүйгээд орж ирнэ. Тэгснээ бүр дахиад 2 хүүхэд шампан байна уу гэж орж ирнэ. Шампаноо яаж асан хүүхдүүд вэ энэ ч одоо. Ашияг усанд орж байхад шүршүүрийн хаалгыг Накацу татна. Хаалгаа түүцсэн тул сэтгэл амар усанд орж байхад муу санаатай Накацу шугамар түгжээг нь гүжиж онгойлгоод шампаныг нь аваад явна. Ашиягийн нүд зүгээр орой дээрээ гарна. Өрөөнөөс нь гарч явсан Накацу Накаотой мөргөлдөж альчуурын тодорхойг нь хараад уулга алдаж хашгирахад түүнээс нь Ашияж очиод гурвалжин орлолдон болно. Маргааш өглөө Сано Ашияг дуудаж сэрэнэ. Ашия формоо солихын тулд нойлдоо орно. Гэхдээ манай Ашияд нуух юм байгаа мó л гэмээр. Сато бол жинхэнэ хот. Баахан охтод түүнийг болон бусад хөвгүүдийг харахаар урт цаваа үүсгэсэн байлаа. Хөвгүүдийг хамгаалахаар Осака охидын сургуулийн сурагчид өндөр түвшинд бэлтгэгдсэн байдаг. Уул нь эсэргээр байдаггүй юм уу гэж бодмоор. Өдрийн цайны үеэр Ашия хоолой ганц хазаачгүй байхад хөвгүүд хоолой хувс орчоод алга болцгооно. Марафоны бэлтгэлийн үеэр Накацу өөрөөрөө нэлээн бахархалтай явж байлаа. Учрын дээр 50 м-ийн зайг 6.2 секундэд гүйжээ. Хажуугаар нь гинэд нэг хүн салхи татуулан гүйж харагдана. Харвал Ашия юуж болоогүй юм шиг 50 м-ийг 5.9 секундэд туулчхаад барайнд орчихсон зогсож байдаг. Энэ явдал Накацугийн зэвүүд дургүй хоёрыг зэрэг хөдөлгөнө. Урдж байгаа царайг л харж ах. Марафоны шагнал зарлагдсан байх бөгөөд ялсан дормын бүх сурагчид амрах ирэх авах байлаа. 1-р дором тасралтгүй дасгал хийж 3-р дором бусад доромтой өрсөлдөх чадвар байхгүй тул нууц санаа боловсруулна. Накацу орой гэрээхэнтэйгээ ярьж байх бөгөөд эмээгийнх нь бие юм уу байгаа тул заавал марафон төрүүлнэ гэж амлалт өгнө. Нөгөө талд Ашия Санод өөрийг чинь гайхалтай тамирчин гэдгийг мэддэг тул сонингуудыг чинь хадгалж байсан юм. Эвгүй байдал оруулсан бол уучлаарай гэж хэлдэг. Хичээл зүтгэл үргэлж өрдөнгөө өгдөг гэдэг үг чинь намайг олон удаа аварсан. Тийм байж яагаад өөрийнхөө бүх зүйл болсон өндрийн хараалтай орхиж байгаа юм бэ гэж асууна. Цаанаа хүсэхгүй байгаа болохоор л хайсан. Харийнхаа боллоо гэд миний амьдрал дуусчихгүй хэмээн хүйтнээр хариулдаг. Харин Ашия Санад хандан амьдрал үргэлжилгээрээ үргэлжлэнэ. Өндрийн хараалтгүй байсан чи амьдраад л явна. Гэхдээ нэг өдөр эргээд харахад үнэндээ хүссэндээ биш, айсандаа бууж өгснөө ойлгоод өөртөө худлаа ярьж явсандаа харамсаж магадгүй шүү гэж хэлдэг. Хэрвээ би марафон төрүүлж ихвэл чи буцаж өсрөл дээрээ хичээлэх үү гэж асууна. Хариудан Сано миний хэрэгт бүү оролцох гээд өрөөнөөсөө гараад явна. Угаасаа уулзаад удаагүй байж ийм яриад байхад гайхалгүй л яах вэ? Марафоны өдөр эхэлж тамирчид бүгд гарааны урд эхлэх цагаа хүлээж зогсно. 3-р дормынхын театрын анги гэсэндээ бүгд л маск зүүсэн байлаа. Тэр үед хэн нэгэн Ашиягийн хөлн дээр хадаастай гутлаар цоо хатгачдаг. Завиуртай байсан ч марафоноо эхлүүлнэ. Зам дөнгөж эхлэж байхад
Намбагийн зэрэг үерхэж байсан 15 найз охтууд гарч ирээд түүнийг үсдээд аваад үлдэнэ. Сайндаач биш. Накао өөрийнх нь сайн охинтой Намбаг болзолохгүй гэсэндээ тэднийг дуудсан байдаг. Хөлнөөс нь цус гарч байсан ч Ашия марафоноо үргэлжлүүлэнгүйсээр байв. Энэ хооронд Сано нойлын өрөөнд хоёр сурагчийн яриаг санамсаргүй сонсчихно. Тэр хоёр нэгдүгээр тормыг ялуулахын тулд Ашиягийн хөлийг санаатай гэмтээсэн тухайгаа ярьж байлаа. Үүнийг сонссон Сано тэдэн дээр очиод хэн ийм зүйл хийхийг тушаасныг асууна. Гэтэл нэгдүгээр дормын сурагч энэ нь хэн нэгний тушаал биш, өөрсдийнх нь шийдвэр байсан гэж хэлдэг. Учир нь хэрэв тэд ялагдвал Тиножи зүгээр өнгөрүүлэхгүй гэж бодсон учраас ийм арга хэрэгэлсэн аж. 3 дахь дормынхан маск өмссөн шалтгаан нь үнэндээ замын дундаас өөрсдийнхөнтэйгөө солигдохын тулд байв. Тэдний энэ босромог үйлдэлийг зурагчин эгч захиралд явуулснаар 3 дахь дорм бүхэлдээ тэмцээнээс хасагддаг. Сургуулийн цэнгэлдэхэд эхний 3 сурагч орж ирлээ. Ашия хамгийн урд гүйж байсан ч хөл нь тэсхийн аргагүй өвдөж байсан тул газар цөхрөн унаж түүнд Наказу туслахаар ухарсан тул Тиножи марафон төрүүлдэг. Сано Ашия дээр очин түүнийг өрөөд эмчийн өрөөрөө зөвлөнө. Тэднийг харсан Саногийн улаан ногоон Пин охин яагаад хоёр эрэхтэй байхад харамлах сэтгэл төрөөд байна хэмээн бодож зогсоно. Ашия бэртэлтэй байсан ч хамагчлалаараа гүйсэн болохоор хүүхдүүд бүгд түүний нэрийг дуудаж уриална. Энэ үед Сано хуучин тамирчин байхад нь хүмүүс түүнийг ингэж дэмждэг байсныг сандаг. Сано Накацу хоёр Ашияг эмчид хөргөж өгсөн байх бөгөөд тэр ядарсандаа унтсан байлаа. Саног явах гэж байхад Накацу түүнээс үнэхээр хараалтай орхих гэж байгаа юм уу гэж асуудаг. Үнэн дээр Накацу Санод уурлаад байдаг шалтгаан нь Сано хайртай спортоо орхисонд нь урам нь хуурсан байжээ. Тэр үед Каяшима Накацуг дуудан эмээ нас барсныг хэлдэг. Эмчийн өрөөнд Ашия сэрэх бөгөөд сургуулийн эмч түүнээс яагаад эмэгтэй хүүхэд хөвгүүдийн сургуульд байгаа билээ гэснээр 1-р анги дуусдаг. 2-р анги. Сургуулийн эмч Ашияг үзээд сэлжиг авч чамайг яаж чарсан эмэгтэй хүүхэд байна хэмээн нэлийн хурцдмал байдал үүсгэнэ. Яг тэр үед 2-р байрны нохоо Южиро гинэт эмч рүү дайрч уймэн үсгэнэ. Тэр завшааныг ашигладаг Ашия зугтаж чаддаг. 1-р дорм Тиножи болон 3-р дормын анд нөхөд Ашиягаас уучлалт гуйж байдаг. Намба ёстой уучлж чадахгүй гэж үнэд орж байдаг. Хажуугаас нь Накао боломжийг алдалгүй Намба руу үг хаяна. За яахав бид ялаад амралт авлаа гэж бодъё. Гэхдээ найз охингүй та тэр амралтаараа юу хийх гэж байгаа юм бэ гэж авдаг. Намба энэ бүхэн чиний буруу үхэж чи гээл сүр бадруулж өгнө. Тэднийг уймалдаж байхад Тиножи дараагийн удаа шударгаар өрсөлдөж ялагчийг тодруулцгаая гээд маргааныг зогсооно. Оскар болон 3-р дормынхан энэ удаагийн тэмцээний ялагч бид байх болно гин. Чадахгүй байж баахан сүр үзүүлээстэй. Сургуулийн дэд захирал энэ удаагийн тэмцээнийг зарлав. Тэмцээн нь ноён Осака буюу Осака ахлах сургуулийн хамгийн царайлаг залууг тодруулах тэмцээн ажээ. Энэ тэмцээнд Осака охидын ахлах сургууль мөн оролцох бөгөөд хаан хатныг хувцаслалт болон аюусаар нь дүгнэн тодруулах аж. Оката Ашия хоёр тэмцээний тухай ярилцаж байхад Накацу Ашияг уулзъя хэмээн дуудана. Тэрээр Ашиятай марафоны тухай ярилцах бөгөөд энэ үеэр Ашия түүнд туслахсанд нь баярлснаа илэрхийлдэг. Харин Накацу чиний гүйхийг хараад маш их урам зориг авсан шүү гэж хэлээд Ашияг тэвэртэл зүрх нь хүчтэй дэлсэж эхэлнэ. Накацу бүр сандарч яагаад зүрх ингэж хүчтэй догдлоод байна вэ хэмээн гайхан бодлолд автана. Осакагийн охид хөвгүүдийн сургуулийнхан удахгүй болох тэмцээнд зориулан тайзны чимэглэлийн ажил хийж байлаа. Энэ үеэр Хибарагийн дөрвөл орж ирээд ахлагч Хибарагаа магтан шагшина. Түүнийг хатан цолыг 6 жил дараалан хүртсэн гэхэд өөрсдийнх нь сургуулийн охид хүртэл гайхна. Тэгэхээр хэдэн жил ахлах сургууль сурсан гэсэн үг вэ энэ ч одоо. Нэгэн охин салганаж яваад цаашин ширэхгүйд өөр дээрээ асгачхана. Накацу гүйж ирээл зүгээрв гэж асуухын төдийд Имаки гэх өнөөх охин түүнд дурлсан байдаг юм. Гэхдээ цаасан ширэхгүйд яавал гэжтэй. Тиножи дормынхондоо дараагийн тэмцээнд намайг дагахгүй байсан ч болно. 10 толгойн дотор явцгаа гээд нүдээ анина. Гэтэл нөгөө хэд нь яаж ч хичээгээд хаалгаа онгойлгож чадсангүй. Ингээд Тиножиг нүдээ нэхээс нь өмнө өөрсдөө байрандаа буцаж очдог. Тиножиж маш их баярлсан харагдана.
Хөөрхий 3 дугаар дормынхон Тиножигийн хатуу гарын дор хэсэгтэл тарчлах бололтой. 2 дугаар дормынхон залхуурсандаа агуулга цэвэрлэх ээжлийг ашиад талгадаг. Гэтэл архин дарсан өргөс нэмэх идээд согсон сааноо босож ирэн цуг цэвэрлэцгээе гэж тун ээлгээр хэлнэ. Цотхоорооч их л сайхан надад болог золиг юм да энэ саануу. Гэвч тус болсон юмгийг бүдэрч унаад дээрэс нь харьцаг унах гэж байхад ашиа түүнийг биеэрээ хамгаалчихна. Яг л киноны хэсэг шиг. Тэгсэн санаа чинь өндийж ирээл ашиаг шумгадаад хайчихна. Ашиа сандарсандаа нэг сайн алгадаж хаяад цааноог нойрсуулж байгаа юм. Дорм хідэн гүйж ирээд цааноог орондоо нь оруулна. Намба ашияад архин дарсан өргөс тэмэх санааг хангалттай согтуулж чадна гэж тайлбарладаг. Накацу санаагийн үзгийг алгадангаа түүнийг согтохоороо үнсэлтийн маниак болчдөг гэж хэлнэ. Согтохоороо ирэм хөгшин залуугийн үнсээд салдаггүй. Бүр тэнд байгаа бүх хүмүүсийг үнссэн болж таардаг. Нөгөө мө Южиро хүртэл шүү. Энэ үнсэлт нь Ашиягийн анхны үнсэлт байжээ хөөрхий. Өглөө цааноо эмчид хөнгөн атлетикийн клубээс гарах өргөдлөө өгдөг. Ноён Осака тэмцээнд орох хамгийн шилдэг 10 хөвгүүн зарлагдсан байх бөгөөд тэр дунданд манай Ашия багтсан байдаг. Шилжиж ирснээсээ хойш шуугиж байгаа л да манай хүн. Ялсан хүнэн доромдоо тэрийг завах байлаа. Сургуулийн эмч Ашияд Саног клубээсээ гарсан тухай хэлдэг. Гайхсан Ашия Саног хайж байхад Накацу хурж ирээд хоолны газар дагуулж явна. Хоол идэж байхдаа тэр хоёр ягаад Саног клубээсээ гарсан талаар ярилцаж байдаг. Уулын Саног хин хүнээс илүү спорттой хайртай гэж Накацу хэлдэг. Тэгээд гинэт чи Санод хитрхийг санаа тавиад байх юм. Арай чи өөр зүгийн хүн биш бидтэй гэж сайшлуулахад сандарсан Ашия би ижил хүстэн биш гэж баахан хүмүүсийн дэргэд орилдог. Ашияг ижил хүстэн гэж хоолсон Накацу өөрөө Ашияг хараад догдлоод унана. Бандсандаа би эмгтэй хүн хайртай эрүүл чирэг ир хүн гэж хашгирна. Бүтэхгүй энэ хоёр. Саног нохоогоо салхилуулж байхад үндэснэг шигшэн өрсөлдөж Кагура Зака ирээд баахан үг хайж байдаг. Ашия Накацу хоёр Саног өмөрч байгаа гээд тэнэгтэж өгнө. Кагура Зака Саног ямар хачин лүүсрүүдтэй найзалдаг болчихов гэж даапална. Нөгөө талд Оскар болон 3 дугаар дормынхон жатаг үйл ажиллагаанд орж байдаг. Оскар тэмцээнд ялахын тулд жатагдаж байгаад бие дотроо сүнс оруулсан байх бөгөөд толгойд эрхэн эргээд сүрийг үзүүлж байлаа. Дараагийн үзэгдэлд хаан хатан Осакаг тодруулах тэмцээний өдөр болж байх бөгөөд сурагчид өөрсдийн авиас чадвараа үзүүлж байлаа. Нөгөө талд Оскар бүр галзуурч ихсэн би бол сатан гэж ихсэн солиорч өгнө. Тайзан дээр гарах биш бүр дамнуурга дээр өргөгдөөд шар хад бараад ба хөргий. Эдний дором заяанда төрүүлгэн гэж байхгүй юм байна уу? 3 дугаар дормынхан бие хамгаалах урлагийн үзүүлбэр үзүүлж харин Накацу хөл бөмбөгийн жонглоор хийн. Бүр хувцас далангаа жонглоордно. Тэр үедээ хүртэл би эмэгтэй хүн тайртай гээл өглөнө. Харин энэ үеэр санаа клубээс гарах өргөдлөө урж байдаг. Ямар ч байсан спорттой хаяхгүй юм шиг байна. Ашия сургуулийн эмчид эрүүл мэндийн хурамч бичиг үзүүлж байгаад баригдчихдаг. Эмч түүнээс яагаад энэ сургуульд элснийг асуудаг. Нэг жилийн өмнө санаа бэлтгэл хийхээр Америкт очиж байжээ. Санамсаргүй тохиолдлоор нэгэн охиныг хулгайчдаас хамгаалах гэж байгаад хөлөндөө хутгалуулж алхилийн жирэмсээ тасалсан байна. Тэр охин нь мэдээж Ашия юм. Ашия Саног спортоо орхисонд өөрийгөө буруутхан түүнийг буцааж өөрийгөө олохтон туслахын тулд энэ сургуульд хийж ирсэн гэдгээ эмчид хэлдэг. Тэмцээн дээр Саногийн гар хийж болоход хүн болгонд хүнийг хайж байдаг. Бусад дормынхан түүнийг ирээгүй баярлаж байлаа. Харин 2 дугаар дормынхан түүнийг ирээгүй сэтгэлээр унаж байх яг тэр үед Южиро Саног чирээд тайзан дээр гараад ирнэ. Охтууд бүгд хуйлраастай. 2 дугаар дормынхан телевизтэй боллоо гэд бөөн баяр. Ер нь бол Саноо тайзан дээр зүгээр зогсож байхад л тэмцээнд хангалттай ялахаар алдартай залуу билээ. Манай хэд ялалтыг батараанд нь хийх гээд нэг санаа олсон нь Ашияг хувцас сольж байхад хувцсыг нь нуугаад нүцгэн тайзан дээр гаргах байлаа. Бүгд Ашияг тайзан дээр гарч ирэхийг хүлээж байхад манай хүн амар хөөрхөн болоод гараад ирдэг. Сургуулийн эмч хүүгүүдийн тэнэг санааг олж мэдээд октын хэсгээс хувцас олж өгсөн нь энэ байлаа. Эмч маань бүрэн манай тал болжээ. Хүн болгон манай эгчийн хөөрхнийг гайхна. Накацугийн хамраас бүр цус садартал хөөрхөн байлаа. Дотроо тэр чинь эрэгтэй хүүхэд гэж өөртөө хэлсэн ч Ашиягийн царайг хараад буцаал дурлчихна. Ашия элбийн үзүүлбэр үзүүлэх бөгөөд Саног хүртэл үзэж байлаа. Эмч түн дээр ирээд чиний клубтээ үлдсэн шалтгаан чинь
Ашиятай холбоотой юу гэж асуухад Сано юу ч хэлсэнгүй. Бүх үзүүлбэрүүд дуусаж тэмцээний дүн гарахад Южиро хаан болж хүн болгоныг ангаалгана. Октод Хибарыг хатан болно гэд түүнд баяр хүргэж байхад дэс захиралд хатнаар Ашиягийн нэрийг дуудана. Бүгдийнх нь нүд орой дээрээ гарч Хибари бүр ухаан алдаад өгнө. Тэмцээн дуусаж Южиро маань өөрнийхөө хажууд телевизтэй болжээ. Хоёрдугаар дормынхан ялалтаа сүртэн аргагүй тэмдэглэж байлаа. Тэр үед хүн болгон Ашиятай наалдаж байгаа нь Накацугийн хөнгөн атаархлыг нь хүргэнэ. Накацу Ашиягийн ууж байсан аягнаас ундаа уух гэж байгаад эн чинь шууд бус өнсөлт гэж бодоод сандран барин ундаагаа уух гэж байхад Кайшима мэдээлгүй булаагаад уучина. Накацу бөөн өөр Кайшимаг боогоод үлдээнэ. Хэсэг хугацааны дараа Ашия Санотой юм ярих гээд очтол цаадах чинь өнөөх архин дарсан өргөс нөмхийг хідээ согтчихсан Ашияг үнсэх гээд цор байдаг. Үүнийг харсан Накацугийн зүрх нь хаагдах шахам өмнөр нь ороод үнсүүлчихнэ. Ашия бүр шок. Би бүр шок. Найр нэжгэр болж бүгд унтаж байхад Ашиягийн мэйл зурус ирж түүнийг сэрээдэг. Ахын чамайг авахаар Америкаас ирлээ гэд бичсэн байсныг хараад гайхаж байхад Сано сэрээд юу болсныг асууснаар 2 дугаар анги дуусдаг.